Эрэгтэй хүмүүсийн хувьд эмэгтэй хүний тэр энергийг мэдэрдэг. Энэ ямар нэгэн зүйлээс хамааралтай байна уу те, эрэгтэй хүнтэй яаж харьцдаг юм бэ? Тэгэхээр бидний хандлага ямар байх ёстой вэ гэх юм бол энэ залуутай уулзсан ч ялаа, уулзаагүй ч ялаа, энэ болзоо болсон ч ялаа, болоогүй ч ялаа гэсэн тийм хандлагатай байх хэрэгтэй. Нэг бол чи тэр залуутай уулзаад гоё болзоонд явна. Хэрвээ тэр болзоо бүтэхгүй бол чамааг өшөө илүү болзоо, илүү хүн хүлээж ийна л гэсэн. Тийм хандлагатай байхад бид нартэй ямар нэгэн зүйлийн араас зөвхөрсөн хамааралтай болох тийм зүйл ерөөсөө үүсдэггүй. За сайн бацгаана манайхан шинэ бичлэгтээ тавтай морил. Өнөөдөр би та бүхэндээ хэрхэн зөв ухаалаг болцох вэ гэдэг талаар та бүхэндээ хуваалцъя. Ерөнхийдөө та бүхэн маань өнөөдрийн бичлэгийг чи хин нэгэн таалагдсан нэгэнтэйгээ болцож байх үед эхнээс нь ахуулаад дуустал болцоогч нь хөтлөх зааварчилгааны гарын авлага гэж бодж болно. Бид бүгдээрээ болцоон дээрээ ямар үйлдэл гаргах вэ гэдэг талаас нь эхлээд ярилцъя. Би сонирхдаг залуутаагаа уулзлаа гэж бодъё. Тэр үед бидний огтхонч гаргаж болохгүй үйлдэл юу вэ гэх юм бол хитрхи их сандарч ерөөсөө болохгүй. Сандрах гэдэг маань юуг хэлээд байна вэ гэх юм бол яана намайг хүлээлгэсэн дуучлаарай, яана гэд ерөөсөө тийм үйлдэл гаргаж болохгүй. Хэрвээ чи болзоондоо хоцроо тэр хүн гэрээ чинь гадаа хэсэг хугацаанд хүлээсэн ч байсан хамаагүй хүлээсэн баярлаа гэл одоо машинд нь ороод суух ч юм уу. Болзоон дээрээ байхдаа ч юм уу те яана би яаж харагдаж байна? Өнөөдөр миний үс арьс тэгэж харагдаад ингэж харагдаад ч юм уу. Ямар нэгэн ийм сандарсан үйлдэлийг ерөөсөө бити гаргаарай. Ямар хандлага үйлдэлийг гаргах ёстой вэ гэх юм бол үргэлж чамд сонголтууд байдаг юм шиг тийм үйлдэлийг гаргаж болно. Магадгүй зарим хүмүүсийн дотор те надад тийм олон сонголт байхгүй штэ би тийм олон залуутай уулздаггүй гэж бодож байж магадгүй. Тэ энэ нь ямар ч хамаагүй чамд зүгээр маш олон залуучуудын сонголт байгаа юм шиг тийм хандлагыг өөрөөсөө гарга. Чамд сонголт байхгүй ч гэсэн цаашдаа зөндөө олон сонголт угийн гарч ирнэ. Яагаад бид нар ийм үйлдэл гаргаж байна вэ гэх юм бол энэ нь нэг бодлын тэр одоо dark feminine energy тэр хүнд өөрийгөө би 100% чам руу 100% чи надад таалагдж байгаа гэсэн тэр мэдрэмжийг тэр хүнд шууд өгчөж болохгүй. Яагаад гэвэл эрэгтэй хүмүүсийн хувьд гэх юм бол өөрсдийнх нь байгалийнх нь тэр masculine energy ямар нэгэн зүйлийн араас тэмцэж гүйж авах дуртай байдаг. Тэр хүн чамааг толны тусгал шиг шууд уншиж чадаад өөрт нь 100% таалагдж байгааг тэр хүн харчих юм бол ерөөсөө чиний араас тэмцэж гүйх эсвэл чамааг мэдэх тэр дур хүсэл нь байглаасаа буурч эхэлнэ. Тийм учраас зүгээр тайван зэрэг хоошоо суугаад тэр хүнд өөрийн чинь талаар улам илүү их мэдхийг хүсэх тийм хүсэл эрмэлзлийг төрүүлээрэй. Тэгээ болзоон дундаа мэдээж гоё инээмсэглээд өөрийнхөөрөө байж болно. Гэхдээ болзоон дундаа нэг ярьж болохгүй зүйл гэх юм бол өөрийгөө хит их хүчрэхэг эмэгтэй болгож бити харуул. Би маш их хүчрэхэг эмэгтэй. Миний амьдралд бараг эрэгтэй хүн хэрэггүй. Эрэгтэй эмэгтэй хүмүүс яг тэнцүү байх ёстой. Биелээ тэнцүү хуваах ёстой ч юм уу. Ямар нэгэн тиймэрхүү үйлдэл ерөөсөө гаргаж болохгүй. Яагаад гэвэл та өөрийнхөө энэ feminine energy-гээ санах хэрэгтэй. Эрэгтэй хүний хувьд те хит их хүчрэхэг эмэгтэйг ингээд сонсоод мэдрэх үед тэр хүн өөрөө хүчрэхэг биш санагдана. Гэтэл эрэгтэй хүмүүсийн хувьд өөрийнхөө те хүчрэхэг тулгууртай эрэгтэй хүнээр мэдрэх нь тэр хүмүүсийн хувьд маш чухал учраас тэр хүмүүсийн тархин дотор нь бага зэрэг би энэ хүний амьдралд хэрэгтэй юм байна гэсэн бага зэрэг бодол орж ирэх хэрэгтэй. Арай өрнөж байхад өмнөх одоо X-ийн талаар ч юм уу янз бүрийн асуулт залуучууд зарим нь асуугаад байдаг. Тийм асуултанд хит олон детальчлаад бүгдийг хэлэх ерөөсөө шаардлагагүй. Ялангуяа X чинь араар чинь тавиад ч юм уу X чинь чамд нэг тийм муухай ханддаг байсан зүйлээ ерөөсөө болзоон дээрээ ярьж болохгүй. Өөрийгөө одоо бусад X-үүд чинь чамд үнэхээр сайн ханддаг байсан тийм талаас нь ярих хэрэгтэй. Тэр үед автоматар тэр хүний толгойд би нэмэгтэйтэй хамт байхын тулд би улам илүү хичээгээд тэр хүмүүсээс илүү өөрт нь сайн хандаж хичээх хэрэгтэй юм байна гэсэн бодол автоматар өөрт нь орж ирдэг. Үүнээс гадна болзоон дээрээ байхдаа эрэгтэй хүнд шууд тэгж хэлж болохгүй. Эрэгтэй хүн тэгэх ёстой, ингэх ёстой. Би ийм л эрэгтэй хүнтэй хамт байна. Тийм эрэгтэй хүнийг хүлээж авч ерөөсөө чадахгүй гэд бүх шаардлагуудаа ингээд пам ингээд бүгдийг хэлчиж ерөөсөө болохгүй. Тэр үед тэр эрэгтэй хүнд юу гэж санагдах вэ гэх юм бол эрэгтэй хүн ингэх ёстой, тэгэх ёстой гэхэд нэгдүгээрт айгүй захирж байгаа юм шиг санагдана. Хоёрдугаарт нэг жоохон тийм ашиглуулад байгаа юм шиг ер нь тийм мэдрэмж төрөн. Тийм учраас эхний болзоон дээрээ тиймэрхүү бүх зүйлсээ ерөөсөө хэлэх шаардлагагүй. Амаараа хэлэхгүй ч гэсэн
бүгдээрээ үйлдэлээрээ харуулна. Жишээлбэл янз бүрийн биел эрхэд ч юм уу те ерөөсөө төлөхгөө хичээх хэрэггүй. Ялангуяа эхний болцоо бол эрэгтэй хүн зайлшгүй тэр хүн өөрөө төлөх шаардлагатай. Тэр үед ерөөсөө санаа зовох шаардлагагүйгээр зүгээр болцооныхоо төлбөрийг төлөвлөж болно. Эсвэл зүгээр тэр хүнд жоохон тийм silent note-ийг өгч болно. Би хичээнгүй, мундаг ажилтдаг, ambitious team залуу дуртай, эмэгтэй хүнийг харж хандаж хайрладаг team залуу дуртай гэх мэт жишээний. Бас гадна миний хувьд гэх юм бол заавал нэг залуучуудаас асуух ёстой асуулт нь тэр хүний амьдралын хандлага, хүсэл мөрөөдөл, зорилго, ажлынхын талаар эсвэл хийх гэж байгаа ажлынхын талаар ч юм уу заавал асуугаарай гэж зөвлөмөр байна. Яагаад гэвэл бид нар ямар нэгэн болцоонд яваад ерөөсөө цаг зав амьдралаа үрхийг хүсэхгүй. Тийм учраас тэр хүний амьдралын хандлага ямархуу хүнийг мэдэх нь маш их чухал гэж бодож байна. Сонин асуулт асуугаад идэв штэ чи ямархуу охин сонирхдаг вэ гэх мэт жишээний тэр асуултыг бол бид нар асуух ямар ч шаардлагагүй. Тийм охин сонирхдаг гэд бид нар угаасаа тийм охин болно гэж угаасаа байхгүй. Тэгэж бас ерөөсөө болохгүй. Чи яг өөрийнхөөрөө л байна. Тэглээч гээд угаасаа чи үнэхээр тэр хүн таалагдаж байгаа болол энэ болцоонд байж байгаа. Тийм учраас иймэрхүү сонин асуулт асуухынхаа оронд тэр хүний амьдралынх нь хандлага, зорилго, ажил, амжилтын талаар мэдэж аваарай. Дараагийнх нь зүйл гэх юм бол өөрийнхөө хэл хязгаарыг тогтоогоод өөрийгөө үн цэнтэй эмэгтэй гэдгээ харуулах. Зарим үед бол үнэхээр сонин залуучууд байдаг. Тийм залуучуудад өөрийнхөө хэл хязгаарыг харуулах хэрэгтэй. Миний хувьд гэх юм бол би үргэлж хийх юмтай байдаг, өөртөө анхаардаг учраас би яг энэнгээрээ дамжуулаад өөрийнхөө хэл хязгаарыг аягүй их харуулдаг. Би хэдэн сарын өмнө ч үлээ нэг залуутай болцсон байхгүй юу. Тэр залуу баян ингэ бичээл хоёлоо болцоонд явъя л да гээл байдаг. Тэгээ ерөөсөө болцоонд явж чадахгүй байжгаад нэг өдөр би тэр залуутай болцоонд явахаар болдог байхгүй юу. Тэгсэн чинь манайх ингээд танахаас цагийн зайтай байдаг юм байна. Хоёлаа нэг газар уулзъя. Гэхдээ би чамд ийм дуудлагын такси дуудаад өгөө. Тэгээ чамааг тэндээс аваад тэр газар уулзъя гэж авдیں۔ Миний хувьд гэх юм бол би угаасаа тийм бодолтойсэн. Энэ болцоонд угаасаа явсан ч ялаа, яваагүй ч ялаа. Надад угаасаа хийх юм байгаа. Вебсайт дээр ажиллана, YouTube дээр ажиллана. Тийм юм чинь угаасаа үн цэнтэйч байх хэрэгтэй учраас би зүгээр чи ирж авахгүй бол би явахгүй гэд шууд мессеж бичихгүй. Тэгээд тэр болцоонд ерөөсөө яваагүй. Миний дотроо жоохон ботсон зүйл болохоор ингээл энэ залуутай угаасаа харьцахгүй ингээл дуусгах гэж бодсон чинь эсэргээрээ те юу би чамааг очиж авъя л да, тгийл да, ингээл да, дахиад уулзах уу, инхүү тэхүү гээл бүр ингээд салахгүй араас гүгээд байдаг болсон. Тийм учраас те ямар нэгэн өөрийнхөө хэл хязгаарыг тогтоохоос ерөөсөө битгий агаарай. Ер нь бол миний хувьд өөрийнхөө карьер, өөрийнхөө хийх ёстой юмыг нэгдүгээр тавьснаас хойш бүр илүү олон залууг өөртөө татаад байгаа юм шиг санагдсан. Дараа нь янз бүрийн өөр залуучууд ч юм уу те над руу ингээл зөндөө бичээл уулзъя л та гэл тэнгүүд би яг би жимд явна, би ингэн би тэгнэ гэж татгалзах болгондоо энэ ингээл хэсэг хугацааны дараа алга болол ингээ угаасаа бүтэхгүй байх та гэж боддог. Гэтэл эсэргээрээ тэр хүмүүстэй бүр хэдэн сар хичээнгүү бичээд уулзъя гэсээр байгаа зарим нэгэнтэй би яг болцоонд явж үзчихсэн. Тэгээ ямар ч хүний хувьд ялангуяа эрэгтэй хүмүүсийн хувьд эмэгтэй хүний тэр энергийг мэдэрдэг. Энэ ямар нэгэн зүйлээс хамааралтай байна уу те эрэгтэй хүнтэй яаж харьцдаг юм бэ гэдэг одоо тэр энергийг шууд мэдэрчдэг. Тэгээ тэр хүмүүсийн хувьд надтай одоо мессеж бичиж байхдаа намайг завгүй өөртөө анхаарч байгаа энэ энергийг мэдрэх үед цаанаасаа өөрсдөд нь тэгэж одоо татагдах мэдрэмж надад тэгэж төрдөг юм шиг санагдсан. Тэгэхээр бидний хандлага ямар байх ёстой вэ гэх юм бол энэ залуутай уулзсан ч ялаа, уулзаагүй ч ялаа, энэ болцоо болсон ч ялаа, болоогүй ч ялаа гэсэн тийм хандлагатай байх хэрэгтэй. Нэг бол чи тэр залуутай уулзаад гоё болцоонд явна. Хэрвээ тэр болцоо бүтэхгүй бол чамааг өшөө илүү болцоо, илүү хүн хүлээж ийна л гэсэн үг. Тийм хандлагатай байхад бид нартэй ямар нэгэн зүйлийн араас зөвхөрсөн хамааралтай болох тийм зүйл ерөөсөө үүсдэггүй. Тэгээд яг үр дүнтэй байдаг учраас энэ аргыг хэрэглээд үзээрэй. Та бидний бас нэг анхаарах ёстой зүйл гэх юм бол ямар нэгэн залуу чамааг үнэхээр гоё болцоонд авч яваад чамд цэцэг өгөө те янз бүрийн гоё бэлэг өглөө гэж бод. Тэгээд магадгүй залуучуудын гаргадаг хандлага нь гэх юм бол гараас чинь барайл шууд үнсчгээ ч юм уу эсвэл манай гэрлөө очиж цай авах уу, кофе уух уу, вайн уух уу гэд янз бүрийн нэг асуултуудаа хэлж магадгүй тэр үед те
кофе уухын төлөө очисон ч байсан хамаагүй ерөөсөө гэрлүүн дагаж очиод ч юм уу ямар нэгэн тийм үйлдэлийг ерөөсөө гаргаж болохгүй бүгдээрээ маш үн цэнтэй эмэгтэй. Чи үнэхээр тэр хүнийг дагаж явахыг хүсэж байгаа ч гэсэн бити яв. Яагаад гэвэл яг болцооныхоо өмнө тэр эрэгтэй хүн бол чам бүх зүйлээ зориулаад джентльмен царай гаргана. Маргааш нь тэр хүн чамаас хүснээ авсныхаа дараа шал өөр хүн болох магадaltaй. Тийм учраас заавал өөрийнхөө хэл хязгаарыг тогтоогоод үн цэнтэй байгаарай. Энэ бол та бидний ойлгох ёстой зүйл гэх юм бол эрэгтэй хүн чамтай хоноод ч юм уу чамааг өөрийн болгохын тулд эхний удаа юу л бол юу ярьж чадна, эмэгтэй хүн сонсож дурладаг гэдэг үг байдаг штэ. Жишээлбэл би зөвхөн урт хугацааны хайр relationship хүсэж байгаа, би мэдрэмж аваагүй зөндөө олон удсан байна. Чи надад 100% таалагдж гин гэж чихэн дээр чинь бол тэгээ цэцгийг бол ургуулж өгөн. Тийм үгэнд шууд автаад гэр оронлон цуг дагаж яваад нэгэн харилцааг тийм хурдан өрнүүлж ерөөсөө болохгүй шүү. Тэгээ та бүхэн маань өнөөдрийн бичлэгийг үзсэнд үнэхээр их баярлаа. Та бүхэн маань өөрөөсөө гэрэл цацруулсан үн цэнтэй тийм эмэгтэй байгаарэ гэж хүсье. Түүнээс гадна заавал өөрийгөө гүнчиг хандуулдаг тийм гоё залуутай болцоорой гэж та бүхэндээ бас хүсье. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.